Сайн байцгаана уу залуучуудаа өчиг сайхан өнгөрүүлж байна уу? M Style Entertainment нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаараар хурд хүчний гайхамшиг дэрэгтэй спорт, эрч хүч төвчээрийн шалгасан бодибилдингийн спортын мэргэжлийн тамирчидтай үзэгч та бүхнийг уулзах болно. Ингээд M Style нэвтрүүлэгтээ хамтаа яцгаагаарай. M Style нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер фитнес мисс Оюн гэрэл оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр фитнесээр хичээллэж эхлэх хизээс хичээлж эхэлсэн бэ? Хичээлэх болсон шалтгаан юу вэ? За 2008 оны сүүлээс хичээлсэн. За хичээлэх болсон шалтгаан гэх юм бол эхлээд бол яг фитнес чиглэлээр биш хөдөлгөөн чиглэлээр хичээлж ирсэн дээ. Тэгээд явц дунд маань бодол маань өөрчлөгдөөд тэгээд фитнесийг сонирхож эхэлсэн дээ. Body fitness гэж гэдэг фитнес мисс гэж яриад байдаг шүү дээ. Тэр энэ яг ялгаа нь юу вэ? Ер нь фитнесийн спортын гол онцлог. За фитнесийн спортын гол онцлог бол мэдээж хүн бүрт нээлттэй. Нас хүс ялгарлахгүй хичээлэх боломжтой. За мөн дотроо маш олон төрлийн ангиллалтай байдаг. За жишээлбэл түрүүний асуусан фитнес мисс, бикини гэдэг юм уу те. За нийтдээ эмэгтэйчүүдийн 4 төрлийн ангиллал байдаг. За энэ дотроо юугаар ялгаатай вэ гэхээр модель мисс буюу эмэгтэйлэг байдлыг хардаг ангиллал гэж байхад үзүүлбэрийн илүү чухалчилж хардаг фитнес мисс гэж байна. За мөн илүү булчинлаг тийм спортлог талтай атлетик физик гэж ангиллал байхад бүр эрэгтэйлэг булчинлагтай боди мисс гэж бас байна. За миний оролцож байгаа төр болохоор модель мисс буюу эмэгтэйлэг ангиллал нэлэрсэлтэж байгаа даа. Бодол өгдөг үү? За энэ чиглэлээр дагнах уу? Энэ чиглэлээр дагна. Эхлээд бас хоёр ангиллалыг сонгож оролцож үзсэн. Тэгээд ямар ангиллал вэ? Фитнес мисс гэдэг үзүүлбэр үзүүлэх ангиллалыг бол яг хийж анх оролцож байгаа тэмцээндээс оролцож үзсэн. Тэгээд ерөнхийдөө бас миний амжилт гаргаа цаашдаас явах чиглэл маань модель фитнес юм байна гэсэн одоо дүн бүрээд тэгэл ер нь энэ чиглэлээр дагнаж хичээлж байгаа да. Дэглэм хооллолтын хувьд ер нь ямар вэ? За дэглэм хооллолтын хувьд гэх юм бол ерөнхийдөө байнгын одоо эрүүл хүнс сонгож хэрэглэхийг хичээдэг. За тэмцээний ойртоод ирэхээр 2-3 сарын өмнө нарийн дэглэмдээ ордог байгаа. Бэлтгэлийн ер нь хэрхэн хийдэг вэ? Мэдээж эмэгтэй хүн тэгээс одоо булчингаа чангалах юм төмөр ас өргөх үү? Тэгэлгүй яах вэ? За бэлтгэлийг бол 7 хоногт 6 өдөр хийдэг. За тэмцээнд дэх өдөр бүр өдөрт 2 удаа хийдэг. Одоогоор амралтын байдалтай өдөрт нэг хийгээл явчихна да. Оролцож байсаас тэмцээнүүдээс гаргасан амжилтаас үзэгчтэй. Би 2013 оноос эхэлж тэмцээнд оролцож эхэлсэн. За улсын 2 удаагийн аварга. За Аз болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. За хамгийн сүүлд гэх юм бол он гараад Шинобу кап гэх тэмцээн болсон. За энд оролцож бас төрүүлсэн байгаа. Бага хугацаанд бас маш олон амжилтыг гаргасан байна шүү дээ. Ер нь өөрийн тань үндсэн мэргэжил юу вэ? За миний үндсэн мэргэжил бол нэгтлэн бодогч мэргэжилтэй. За тэгээд яг 1-р курст орж байхдаа фитнесээр хичээлээд эхэлсэн байсан. Сүүлдээ 3-4-р курст орж байхдаа бүр илүү фитнестэй илүү сонирхолтой болоод хичээлээсээ илүү фитнест анхаарч ирсэн. Тэгээд улсынхаа шалгалтаар хүртэл гадаад тэмцээнд явж ирсэн. Тэгэхээр үндсэн мэргэжлэр бол ажиллах уу цаашдаа? Яг одоогоор сэлж санагдахгүй байна. Ер нь бол фитнесээр явах илүү сонирхолтой. Эмэгтэй хүний хувьд бас фитнес спорт гэдэг нэлээд хүн шүү дээ. Тэгээд хичээл шаардсан спорт гэж миний хувьд бол боддог. Тэгэхээр бас шантарч исэн тохиолдол байгаа. За шантарч исэн тохиолдол гэх юм бол мэдээж хамгийн анх бэлтгэл хийж эхэлж байхад бол тодорхой хэмжээгээр шантарч исэн. За фитнесээр хичээлж байгаа хүмүүсийн гол онцлог гэх юм бол өөрчлөлтөө хараад илүү урамшаад, илүү одоо тэмүүлж идэг. Тийм учраас миний хувьд бол анх тэмцээнд орж эхэлж байхад хоолтон дээрээ баг зэргийн шантрал үүсчихсэн. Тэрнээс хойш ерөнхийдөө бас гайгүй тасаад ирж байгаа.
Фитнес мис оюун гэрэл маань бас нөө олон улсын хэмжээний мастер доржин бол эхнэр гэргийн ага. Тэгэхээр бол ингээд фитнесийн гэр бүлийн хувьд одоо онцлог юу байдаг вэ? За онцлог гэх юм бол бид өглөө босоод бэлтгэлээ хамт хийн, хоолоо бас хамт цуглуулад хамт хоолоо дэглэмдээ хоолоо бариад явахаар бас маш чухал байдаг. Би бинийгаа яг ойлгож дэмжиж чаддаг гэсэн үг л дээ. Энийгээр маш их давуу талтай. Миний хэрвээ нөхөр бас бодигийн тамирчин биш байсан бол бас ингэж амжилт гарах байх. Зэрэгэлзээтэй өгдөг. Тийм л тэгэд байх уу маш олжуулдаг гэж бас ойлгож байна. Тийм миний үндсэн олжуулагч яг олжуулаад бэлдээд явдаг та. Ер нь яаж танилцчихв? За анх 2008 онд намайг заалнахад миний багшаар ажиллаж байсан. 2008 онд анхдаа фитнес зааланд танилцчихсан. Тухайн үед би одоо тайхар клубт бодлогын багш хийдэг байсан. Манай эхнэр бол одоо шавьяар орж иж байсан. За ингээд 2009 оноос хойш бэлтгэл хийлгэж эхэлсэн юм байна. За 13-2 оноос эхлээд анхныхын тэмцээнд оролцсон. Монгол улсын холбооны цамын авар шалрах тэмцээн. Одоо анхны тэмцээнээс энэ тэмцээндээ төрүүлж одоо ингэж спортын гарааг тавьсан. Манай эхнэрээ одоо маш харгуу бэлтгэл сургаалттай бол маш сайн байдаг. Төвчээртэй. За яг юм цаг тухайд нь бүрэн гүцэд. Одоо гүцэтгэдэг тасгалыг тий хоолны тэглэм бэлтгэл сургаалтад мэдээж тий амар юм биш шантарах юм зөндөө байна. Энэ үгдийг бол маш сайн төвчж гардаг. Тийм хөдөлмөр чанартай. Намайг дөрж гэдэг бодибилдингийн улсын авар шалралт тэмцээнээс 7 удаа төрүүлж байгаа. За мөн Казахстанд бас олон улсын Азийн цамын авар шалралт нээлттэй тэмцээнд төрүүлсэн. Дэлхийн авар шалралт тэмцээнээс 5 дугааранд орсон байгаа. За мөн би одоо пауэрлифтинг спортоор хичээлдэг байсан. Улсын аваргаар 4 удаа төрүүлж байсан. Азийн авар шалралт тэмцээнээс мөнгө хүрэлэм медаль хүртэж байсан. Одоогоор л одоо бодибилдингээр дагнаад хичээлж байна. За George Gym фитнес клубыг нээгээд жил болж байна. Манай фитнес клубын үйл ажиллагаа маш сайн явагдаж байна. Багш нар сайтай өөрөө ингээ өдөртөө зохион болж байна. За одоогоор шинэ тамирчид бэлдэж байна. Хараахан тэмцээнд ороогүй чинь эрхчлээс судахгүй сайн тамирчид оруулнаа. За манай эхнэрийн хувьд бол бас эмэгтэй тамирч өөрийнхөө шавийг бэлдэж байгаа. 3-4 одоо эмэгтэй тамирч моделнээс бэлдэж байна. Миний хувьд одоо эрэгтэй тамирч бодибилдингийн тэмцээнд оруулах гээд гарын нэг 3 шавьтай явж байгаа одоогоор. I might chip out, man. I got this, yeah. За манай клуб 2014 оны 4 сард одоо 1 жил маань болох гэж байна. Нэгдсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө бодибилдинг фитнесийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ багш нар маань маш сайн тулаад хүмүүс маань маш үр дүнтэй байдаг учраас бас туртай хичээлдэг байгаа. Ер нь фитнесийг хэдэн наснаас эхэлж хичээлэх вэ? Эрэгтэй өнөө, эмэгтэй өнөө? За ер нь өсвөр наснаас эхэлж хичээлэхэд бол буруудах юм байхгүй. Ягаад гэхээр тодорхой хэмжээний яг таарсан ачааллыг нөгөөд одоо заавал хүнд нуруунд нь ч ачаалахгүй ч юм уу сунгалтын засаглаач ч юм уу тий. Тэгэхээр суурь засаглаа тэг явах ерөнхийдөө боломжтой. Би бол 15 настайгаас анх хичээлж эхэлжсэн. Мэргэжлийн хувьд дүгнэхэд одоо Монголын эмэгтэй фитнесийн тамирчид дэлхийдээ харьцуулахад ямар түвшинд явж байгаа? За миний хувьд дэлхийн аваргаас Монголын анхны медалийг авчирч ирсэн. Эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол дэлхийн аваргад маш сайн бэлтгэх юм бол бас боломж байдаг. Яг хуу тодорхой хэмжээний цаг хугацаа бас шаардах баг. Ягаад гэхээр манай Монголд бол бодибилдинг спорт хөгжөөд орнуудтай харьцуулахад арай залуу спорт гэж ойлгож болно. Маш олон жил хөгжсөн
дотор улсуудтай мэдлэг туршлагын одоо өрсөлдөх учраас илүү сайн хичээх шаардлагатай гэж би бас боддог. Тэгэхээр фитнесээр хичээлж байгаа охтуудаа зөвлөхөд ер нь ямар байх ёстой вэ? Төвчээртэй байх ч юм уу тийм. За фитнесээр хичээлж байгаа охтуудаа хандаж хэлгээд замаас нь шантралгүй тэгээд цаг өнгөрсөн мэдээж би чинь улам илүү сайхан болох болно. Тэгээд дундаас нь бүх шантраарай л гэж хэлье да. George's Gym Fitness Club-ийн яг үйл ажиллагааны зөвхөн body fitness эсвэл нөгөө нэг aqua fitness бүжгийн юм уу байдаг шүү дээ. Манайх aerobic-ийн хичээл, bodybuilding fitness-ийн хичээлүүд нэмж ордог. Бүжгийн хичээлүүд болохоор belly dance, zumba болон aerobic-ийн taibo, step гэсэн хичээлүүдийг бас ордог байгаа. Фитнесээс ямар нэгэн тэмцээн оролдооны зохиодгүй. За энэ жилээс ахуулаад манайх нэг жилийн дараа бас тэмцээн зохиох ерөнхийдөө бодолтой байгаа. За энэ тэмцээнүүд маань болохоор бодибилдинг болон пауэрлифтингийн спортыг хамарсан тэмцээн байх сонирхолтой. Яг одоогоор бас яригадаад байж байна. Яг товлогдсон юм бол бас алга. Хэдийгээр ерөн зохион байгуулалт. За зохион байгуулалт маань энэ зундаа гэсэн бодолтой байгаа. Өөрөө ээж болсон лээ. За одоохондоо би бас спортын карьерийг өгөөд ээж болохыг ажлаа хойшлуулчаад яваад байгаа. Төлөвлөгөө ол ер нь төлөвлөгөө ойрын хугацаанд гэж бодож байгаа. Тэгэхээр ээж болсны дараах одоо бие галбираа хэрхэн хадгалах вэ? Энэ спортоор хичээлсээр тэгэлгүй яг мэдээж би бас өөрөө ийм мэрэгчлээ ингээд ийм ажлыг явж байгаа хүн өөрийгөө би өөрчилж чадахгүй бол хүмүүс маш анзаарч их болов. Тийм учраас төрснийхаа дараа маш хайртай спортод орохыг хичээх байх л та. Тэгэхээр өөрөөсөө бас маш олон эмэгтэйчүүд урам зориг авдаг байх л та. Тэр бүсгүйчүүдэд хандаж хэлгээ. За хүмүүс фэйсбүүкээр ч юм уу маш зөвлөгөө авдаг. Тухайн бүрд нь бас өөртөө тохируулаад хариуг нь бичиж ерөнхийдөө бас хүмүүстэй харьцаад байдаг та. Монголын бас одоо аврах шалгаруулалт тэмцээн ч юм өрсөлдөөн хэр байдаг юм. Монголын бүсгүйчүүд фитнес тамирчдаг. Ерөнхийдөө сүүлийн хэдэн жилд маш их олон фитнес нэгдсэн хүмүүс маш ихээр сонирхож хичээлж байгаа. Тэгээд ер нь бол өрсөлдөөн бол жил иргэцсэн бол илүү болж ширүүсэж байгаа. За жишээ нь гэхэд одоо миний анхны тэмцээн дээр өрсөлдөж байсан. Нийт 8 хүн орж ирсэн. Нийт нэг англи л. Тэгэхэд сая би тэмцээнд ороход нийтдээ 30 охин орж байгаа жишээний. Ерөнхийдөө оролцож байгаа хүмүүсийн тоо ерөнхийдөө бас оролцож байгаа хүмүүсийн чанар нь жил иргэцсэн бас сайжирж байгаа. Тэгэхээр бүсгүйчүүд маань болохоор фитнес бодиор хичээлэн гэхээр бие эвдэх ч юм уу хэтэрхийх булчинтай олон гэдэг талаар айж явдаг штеп. Тэр энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? За ерөнхийдөө бол энэ бодол бол маш буруу. Яагаад гэхээр эмэгтэй хүн чинь төрөлхийн эрэгтэй хүмүүсийг бодохноо уян зөөлн тий. Тэгээ булчингийн хувьд ч тэр гормоны хувьд ч тэр ерөнхийдөө сул дорой чанартай. Яагаад гэхээр эмэгтэй хүнээс ялгарч байгаа гормон эрэгтэй хүний ялгарч байгаа гормонtis өөр тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань хэдийгээр эрэгтэй хүмүүстэй яг адилхан бэлтгэл хийсэн ч тэд нар шиг юм том булчинтай болох бас боломж байдгүй. Одоо яг хуу тодорхой мэрэгжлийн төвшөнд хүрсэн том тамирчид маань нөгөө body mass чиглэлийн хүмүүс бол мэдээж эрэгтэй хүмүүсийн тэр хэрэгжилж байгаа нэмэлт бэлтгэлүүдийг хэрэглээд тийм болдог. Тэгэхээр ер нь бол тэр хүмүүсийг хараад би юм болчин ч гэдэг юм уу тиймхүү айдас бол байх ямар шаардлага байхгүй л бодибилдингийн спортоор фитнесээр хичээлэхэд бол маш их одоо мөнгө зарцуулагддаг гэдэг шүү дээ. Одоо ямар нэгэн уураг бэлтгэл хэрэглэхэд тий. Тэгэлгүй яг уу энэ бол маш их мөнгөтэй холбоотой л доо. Ягаад гэхээр байнгын тогтмол зөв хоол, эрүүл хоол гэж байгаа. Дандаа ерөнхийдөө чанар сайтай мөнтэй гэх шүү дээ. Ерөнхийдөө хоолт маань чимтэй. Тэгээ бас гаднаас эргэлж байгаа бэлтгэлийн өмнөх бэлтгэл, уураг, амино, витамин гэдэг бас нэлээх мөнгө шаарддаг. Нэг хүн бол одоогоор яг манай гэр бүлийн хувьд гэх юм бол нэг 2 сая төгрөг бол сард бол заавал нэг хүнд шаардлагатай байдаг. Тэр уургийг одоо хэрэглэснээр хүмүүс одоо булчин хөгжих боломжтой болно гэсэн үг. За яг уурга маань яг хар ухаанаар бодох юм бол ерөнхийдөө булчингийн хоол гэж ойлгож болно. За булчин уурга гэхлээр л хүмүүс юм шингэн одоо янз бүрийн нэмэлт бэлтгэл гэдгээс нь илүү хүн хоолноосоо ч гэсэн энэ уургийг бас аваад иж болно. Одоо бүх нэмэлт бэлтгэлүүд маань бас хоол хүнснээс л гарч ирсэн. Одоо нэмэлтээр хэрэглэх зориулагдсан зүйлүүд байгаа. Тэгэхээр яг тодорхой зэрэг анх бэлтгэл хийж байгаа хүмүүс ч юм уу бид нар бол заавал авахаас илүүтэйгээр хоолоо бас маш сайн эрүүл зүг болгоод авах юм бол хоолноосоо бас авах боломжтой байдаг. Тэгэхээр фитнесийн спортын бодигийн спортын яг бусад спортуудаас ялгах гол онцлог. За гол онцлог гэх юм бол бүх спортын одоо үндэс байж болдог спорт гэж хэлдэг шүү дээ.
Тэгэхээр хөдөлгөөн бол ерөөсөө бүх нийтээрээ хийх ёстой эрүүл байхын тулд өөрийгөө эрүүлжүүлж тэ залуу байхын тулд хийх ёстой спорт гэж ойлгож болно доо. Бүх нийтийн спорт юм уу да? Таны юу ирээдүйн зорилго? За миний ирээдүйн зорилго мэдээж медалийнхаа яг одоогийн байдлаар бол медалийнхаа өнгийг хургаад дэлхийн аваргын бас авраг болох зорилготой. Бодибилдинг фитнесийн спорт эмэгтэй хүний хувьд чамгүй төвчээр шаардсан төрөл. Бодибилдингийн дэлхийн аваргын эмэгтэй төрлөөс анхны медалийг эх орондоо авчирсан чадварлаг бүсгүйг M-Style нэвтрүүлэг онцоллоо. Улс эх орныхоо нэр хүндийг дэлхийд гаргаж яваа хос залуусын яалтчгүй өнөө үеийн залуусын өвөрмөс нэгэн өнгө төрөх юм а. M-Style нэвтрүүлгийн медалийн энэ удаагийн дугаар за өөрөө өсөгч Азийн топ медаль Туяан оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе Туяан. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр хоёулын яриагаас таны хүүхд наснаас эхлэе гэж бодож ил да. Бага насаа хаана өнгөрсөн бэ? Ямар хүмүүс юм бэ? Би яг Дорнодын аймагт төрж өссөн. Тэгээ 10 жилээ зэстэн тэнд төгссөн. Тэгээд дээрээ 2 ахтай айлын баг хүн. Тэгээд ерөнхийдөө их урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Ангийн даргыг бараг 8 жил дараалж гүйцэтгсэн. Ер нь олон нийтийн ажлын идэвхтэй тийм сурагч хүн байлаа. 2 ахтай гэхээр бас нэлээдгүй иршүүд төсөн үгүй. Ер нь бол жоохон бахта жоохон иршүүдсэн. Тэгэл манай ээж надад ердөөс маш их анхаарал тавьдаг. Тэгээд ер нь гэр бүлийнхээ манай бүх талаар дэмждэг. Тийм болохоор одоо ерөнхийдөө чи ийм байх хэвээр, миний охин ийм байх хэвээр гэдэг юм уу те. Эмэгтэй хүн ийм байх хэвээр гэдэг манай ээж манай бол байнга хэлж зөвлөж ирсэн болохоор ерөнхийдөө гайгүй. Тэгээд сүүл рүүгээ загвар өмсдөг болоод нэлээд засарсан ч юм уу те. 10 жилдээ тэгэхээр хайрын захиа их л авдаг байсан байлгүй те. Өөрөө охин. Хайрын захиа ер нь авчихсан. Бараг 2 3 дахь ангид тахтаа. Анхны хайрын талаар. Анхны хайр гэх юм бол анхны хайртайгаа авчирсан гэж боддог. Тэгээд анхны хайртайгаа бол яг 7 жилийн хугацаанд бол өргөжчихсэн. Ерөнхийдөө хайр дурлалын талаар юу гэж бод? Хайр дурлал гэдэг бол амьдралын хамгийн сайхан зүйл, хамгийн нандин ер нь бол хамгийн чухал зүйлийн нэг гэж боддог. Ерөнхийдөө хайргүйгээр, хайр дурлалгүйгээр те одоо хүний амьдрал ямар ч утга учиргүй. Аз жаргалгүй тий. Бас зовлонгой нүггүй болчих. Туяан баяраар найз залуутай одоо. Одоо найз залуутай. Тэгвэл бас их хайр дурлалд шатаж тэгэж хэлж болох юм шүү дээ. Нөхөрлөл, найз нөхөрлийн талаар ямар бодолтой явдаг вэ? Ер нь гоё сайхан найз нөхөрлөл эмэгтэй хүний хувьд нөхөрлөл гэж байдгүй хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ талаар юу гэж боддог вэ? Эмэгтэй хүмүүс сайхан нөхөрлөдөг шүү дээ. За миний нөхөрлийн хувьд тэгэхээр би бүр бага хасаа 6 настай байхасаа 5 дахь ангиасаа эхлээд найзлсан. Одоо гарын 5-3-нд маань багтах найзууд байдаг. Тэднэртэйгээ л тэд нар маань л одоо үеийн үед миний хамгийн сайн найзууд байсаар ирсэн. Одоо байх ч болно. Одоо байсаар ч байна. Тэгээ тэднэртэйгээ л миний хувьд яг миний хамгийн жаргал зовлон маань хуваалцдаг сайн найзууд маань байдаг. Маш олон жил найзлж байгаа. Тэгэхээр нөхөрлөл гэдэг хүний амьдралын бас л нэг хамгийн том салшгүй хэсгүүдийн нэг. Тэгэхээр нөхөрлөлийг бол маш нандинж явах хэрэгтэй, бие биенээ хөндлөж явах хэрэгтэй. За нөхөрлөж ийн гээл зүгээр нэг нэгэндээ далдган аваад ч юм уу те. Дандаа сайн сайхан явах нь ингээл байхаг нөхөрлөхгүй юм дээр чирэг айл талд нь жаргал зовлонтой үед нь дээрээс нь хатуухан шүмжлэх үед бас шүмжилчдэг те. Тэр хүндээ урам өгөх үедээ бас маш сайхан урам өгчдөг тийм байх хэрэгтэй болов гэж үздэг. Тэгээ миний хувьд бол яг нөхөрлөл хүнтэй бол нөхөрлөх хувь дээр бол яг айгүй үнэн жишээ юм болов гэж боддог шүү дээ өөрийгөө. Эмэгтэй эрэгтэй хоёр найзууд байдаггүй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Эмэгтэй эрэгтэй хоёр нөхөрлөл дээр юу гэж боддог тэгвэл? Яг саяныхтай холбогдуулаад яхад миний хамгийн сайн найз эрэгтэй хүн байдаг. Тийм. Би нөө 6 настайгаас эхэлж найзлсан гэсэн шүү дээ. Тэр маань яг эрэгтэй хүүхдтэй байхгүй юу? 6 настайгаас бэлтгэл ангиас эхэлж найзлсан. Тэгээд одоо хүртэл яг миний хамгийн сайн найз байдаг. Хайда битэр чи яг эрэгтэй юм шиг болчихно. Хайда болохоор яг эрэгтэй хүмүүсийн юм яриад яг миний үнэхээр л яг жинхэнэ найз.
5 кг хэмжээтэй. Ойрлон зохицуулж буй амьдралын агшин бүрийг битгий алдаарай гэж хэлэх туфтай. Миний гэр бүл хайртай хүмүүс маань юм болов уу гэж үздэг. Баярлсан сэтгэлээ ерөнхийдөө сэтгэл хөдлөл жоохон илэрхийлэхтэй муу юм шиг санагддаг. Гэтэ мэдээч хэрэг баярлсан сэтгэлээ эргүүлж тэр хүнийгээ баярлуулж илэрхийлэхийг хүсдэг. Хүмсгөө их загддаг хаа. Жоохон онтомхой хаа. Уурлаач ер нь бухимдгаараа хөвчлэн дуугаал ураачдаг шүү. Ер нь дуугаа олчдаг. Эмэгтэй хүнийг ер нь арьс ус инээмсэглэн чимдэм болов гэж боддог. Хойч ер нь зөндөө байсан тийм ээ. Ботго, янзаг гэлийг ерөөдөө дандаа амьтын нэрээр ажиллаж байсан. Хамгийн түрүүнд анх танилцсан хүнээсээ нүднийх нь харцыг их чухалчилдаг. Амьдралдаа мөрддөг зарчим гэх юм бол зорж хүс мөрөөд түүнийхөө төлөө шантралгүй зүтгэх. Хөгжим. Загварт хөл тавьж исэн түүх хизээ тавьж исэн бэ? Хинээс үлгэр жишээ авч ивэр? Ерөнхийдөө миний яг ингэдэм загвар өмсөж болоод хэдэн жил болчихно гэж ерөнхийдөө асууж исэн л та. Тэнгүүд би нэг 6 жил, 7 жил гээл хариулдаг гэсэн. Тэр болохоор би мэргэжлийн professional model болсон үеэсээ хариулсан. Сүүлд нь одоо ингээ хүмүүсийг хараад ч юм уу тэ хараад гар ингээд анх загвар өмсөж эхэлсэн үеэсээ ингэж ярьдэм билээ. Тэгэхээр би бол яг бүр 11 настай байхдаа хамгийн анх загвар өмсөж одоо загвар өмсөж исэн. Өмсгөлч ингээд тэмцээн болдог шүү дээ. Тэрэнд ороод төрүүлж исэн баггүй 11-тэй байхдаа. Тэгэхээр би чи 11-ээс ихэр чинь бараг л нэг одоо 11 жил бил болж байгаа гэсэн. Тэгэхээр загвар өмсөгч одоо загварын ертөнцид ер нь юунд таныг татсан бэ? Ер нь бол нэлээд багасаа л яг загвар өмсөгч болохыг хүсдэг байсан. Одоо тэр мөрөдлийг манай ээж ч юм уу тавьсан юм шиг санагддаг. Жохон байхдаа нэг өөрийнхөө орцныхоо хүмүүст загвар үзүүлдэг гэсэн. Манай ээж янз бүрийн хувцас ойж өгөөд тэгээд чихэр шоколадаар шагнуулдаг. Тэгэл Монголын мис Тоямаа гингүүд гар мараа өргөөл тэгэл амар алхдаг гэсэн. Багаас нь тэгвэл зөнгөж өгсөн байх шүү дээ тийм. Нэлээд жоохон багасаа л тийм юм шиг тавьсан. Загварын салбарт орсноор одоо ямар сайн муу талыг урт авсан бэ? Ерөнхийдөө загварын ертөнцид орсноор маш их төвчээртэй ч юм уу те их тууштай байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгээд сайн сайхан мэдрэмжүүдийг мэдээж маш их олон авсан. Тэгээд түүнийхээ хэмжээгээр ч гэсэн одоо бүх зүйл сайнтай муутай байдаг те. Гэхдээ ерөнхийдөө миний загварын ертөнцид сэтгүүл тавьсан үе маань гэх юм бол илүү одоо гэгээлэг сайхан турсамжууд те аз жаргалаар бэлгсэн ч гэдэм үү тийм үед нь илүүтэйгээр байдаг. Тэгэхээр загварын маш олон тэмцээндээс оролцож ирсэн баг. Тэг хамгийн одоо сэтгэлд одоо дотн байдаг ч юм үлдсэн тэмцээн. Ерөнхийдөө тэмцээн болгонд маш их хичээж оролцдог. Би ерөнхийдөө аливаа нэг юмд орохдоо чин сэтгэлээсээ ингэж хичээдэг. Бүх зүйлээ тэр зүйлдээ зориулдаг тий. Одоо надаас шаардлагадах юу вэ? Бүгдийг би өөрөөсөө дайчлахыг хичээдэг. Оролцсон тэмцээн болгон минь надад одоо үн цэнтэй. Дээрээс нь би яг тийм нэг амар олон тэмцээн ингээл оролцоод явж байгаагүй. Яг нөгөө чанартай цөөхөн тэмцээнд оролцсон тэмцээн болгондоо би амжилт үзүүлчихсэн. Өөрийнхөө одоо төсөөлжсэн ч гэдэм үү те. Өөртөө тавьсан шаардлагынхаа дагуу ерөөдөө биелүүлжсэн тэмцээнд оролцсон. Тийм болохоор ерөөдөө оролцсон тэмцээн болгоно маань тийм ерөөдөө үнцэнтэй. Тайзан дээр одоо ямар нэгэн хөвчлөлтэй зүйл тохиолдож байсан уу? Үзэгчдтэй хаваалцвал. Тайзан дээр ерөнхийдөө хөвчлөлтэй тохиолдол ерөнхийдөө байн гардаг гэхүү дээ. Одоо зөвхөн мисийн тэмцээн гэлтгүү, загварын шоунд оронгууд
одоо цаанаас нөгч өөрийнх нь бүлэнд таарахгүй гутал нууц ч гэдэг юм үү те тэрийг ингээл ямар нэгэн байдлаар өмсөл алхахаас өөр аргагүй болно. Тэгээ түүфэл сугарах асуудал маш их тохиолддог. За тэгээл одоо тайзны сасалтаас шалтгаалаад дундуур нүсгий орох чи тэрийгээ тэгээд бас аятайхан авч гарах шаардлага бас. Тий тэр одоо тэгээ бас нөө мэрэгжлийн модулын хувьд одоо хийх ёстой одоо тий алдаа дутагдал гаргасан ч гэсэндээ түүнийг алдаагүй юм шиг мэддэхгүйгээр авч гарах юм чадвар байх хэрэгтэй. Тэрний ижлэхнээр тэгээд хормондоо бас тэгэлдэх ч юм уу тий эсвэл ингээ гараагаа андуурч гарах ч юм уу тиймэрхүү асуудал бол ерөөдөө ихэнх модулуудад маань тохиолддог. Тэгээд тэрний тухайн үед аюул сандарч байгаа нэ дараа нь болохоор хөвчлөө ч гэдэг юм тий. Дараа нь даваад гарсны дараа бодоход тий ёох гэж торгын шоун дээр бас оролцож байхад миний нэг хормоны юу ингээ зүгээр тогтооцсон. Ферментний зүгээр тогтоосон байсан. Тэгсэн чи тэр нь унаад бүрстэй нэр амар их нэг юутэй хайрцагтай гараад байсан чинь тэгээд тэрэн дээр үнэхээр их сандарч байсан байл дотроо гаднаа юу ч болоогүй юм шиг явал. За тэгэл яаж аргалчих вэ? Яаж тайзны аргашаал ингээ орох уу өстө нэр мэддэхгүй гэл. Тэгэл сүүл нь бодгоор дээр бас айгүй гоё санагдаад хөвчлөлтөө санагдаад шүү. бас нэг шалгуур лээсэн багтай тий. Шалгуур аюу шалгуур дараа нь тэр бичлэгээ үзэл өөрөө бараг үз. Яана би яаж алхаж ирсэн болоо ёо гэж би энэ хүн бол байдаг. Тоёмоо гэр бүл төлөвлөлтөд ер нь хизээ нөхөр тавьж өөр хүүхэдтэй болно гэж боддог бай. Ерөнхийдөө гэр бүл төлөвлөлт бол залуучуудад байх ёстой зүйл. Гэхдээ яг төлөвснөр бол бүх зүйл яг 100% болдгоо. Гэхдээ л тодорхой хэмжээний зорилго мөрөөдөл төлөвлөлт байх ёстой. За миний хувьд яг одоо нэг 2 жилийн дараа ч юм уу 2-3 жилийн дараа ч юм уу гэр бүлтэй болъё гэсэн бодол байгаа. Үндсэн мэргэжлийн үйл. Үндсэн мэргэжил бол социологч. Мэргэжлэрээ ажиллах бодолтой байдаг уу? Мэргэжлэрээ одоо бараг ажиллах нөө үгүй байгаа. Би бараг нөө бизнес тал руугаа нэлээд сонирхолтой. Одоо бас дахиад суралцах байгаа магистрт. Тэгээд бизнесийн удирдлага гар суралцахаар төлөвлөж байна. Загвараараа тэгтээ үргэлжлүүлж явна үстэй. Тэгээд загвараараа бол явнаа. Загвараар нэлээд нэг хэсэгтэй л өрнө орохгүй байхаа. Олон охтууд одоо мис загвар өмсгч болохыг хүсдэг болсон байх шүү дээ. Тэр Монголын одоо өнөөгийн нийгмийн загвар өмсгчдийн талаар ямар бодолтой яадаг вэ? Одоо загварын ертөнц ер нь айгүй өрсөлдөөнтэй талбар байдаг. Байнга л одоо шинэ цусаар ингэ сэлбэгдчихийдэг тий. Байнга л шинэ гой охтууд гарч ирдэг. Араасаа ингээл үе уучраад үе шинжлэхтэй л явдаг. Тэгэхээр одоо сүүлийн үеийн гарч ирж байгаа модулууд манаас айгүй одоо бие чадц өндөртэй. Тэгээд ерөнхийдөө бас чадварлаг модулууд их гарч ирж байгаа. Тэгээд ер нь манай Монголын загварын ертөнц тодорхой сүүлийн хэдэн жил бол тодорхой хувьсэлт үрж байгаа. Одоо зөвхөн модулуудын гэлтгүй дизайнеруудын хувьд ч гэдэг юм уу те. Хөгжил бас сайн явагдаж байгаа шүү дээ. Тэ ер нь Монголын модулууд дэлхийд гарч байна, дизайнерууд гарч байна те. Дизайнерууд ингээл дэлхийн хамгийн томоохон фэшн викүүдэд оролцож байгаа гэж юм байна. Чадварлыг илэрхийлж байна. Монголын загварын өмсгчдөөс хэнийг хүндэлж үлгэр жишээ авч явдаг вэ? Ерөнхийдөө л хүндэлж явдаг хүмүүс бол байна. Тэгээд яг тэр нь нэн гэд яг хэлэхэд бас хэцүү юм. Анх бас хэн багш дээр очиж шавьяар орж ив. Хамгийн анх садтай багш дээр за бараг нэг 13 мөрөв таахтай ч юм уу те. Тэсний төрөвчлсэн сургалтанд манай Дорнод аймагт ирж зохион байгуулжсэн. Тэгээ тэрнээс хойш нэлийн хуваараа авчаад шилмэл загварын ордонд яг гэрээт модулоор бол 2009 оноос хойш ажилласан. Шилмэл загварын агентлагт багшилж байсан шүү дээ тий. Энэ талаар бас ярил. Одоо багшилж байгаа. Шилмэл загварын агентлагт гэрээт модулоор ажиллаад давхар 2012 оноос хойш багшилсан. Тайзны техникийн багшаар ажилласан. Тэр хугацаанд болохоор маш олон шавнырыг бэлтгэж гаргасан. Одоо тэднээс маань яг одоогийн байдлаараас тий амжилттай явж эхэлж байгаа тийм залуу модулууд байна. Сайхан бас нэг нь гоёо гişмэрийн фейс модуль гэсэн. Ерөнхийдөө бол яг шилмэл загварын ордонд тэд нар маань суралцаж төснө. Шилмэл загварын орд маань яг Монголын оюуган загварын агентлаг. Ерөнхийдөө шинээр гарч ирж байгаа модулуудад маш ээлтэй газар юм болов уу гэж миний хувьд дүгнэдэг.
залуу бүсгүй гэхэд бол маш олон зүйлийг амжуулж явж байна л да. Catwalk гэсэн хамтлагт бол дуулж гишүүн нээсэн шүү дээ. Хамтлаг одоо ер нь уран бүтээлийг хийж байгаа юм. Манай хамтлагч нь яг ерөнхийдөө яг 1 жилийн хугацаанд яг идэвхтэй уран бүтээлээ хийсэн. Хэдэн онд ер нь бий болсон хамтлагийнхаа талаараас яриа. 2011 оны сүүл 12 он хавцаа 2011 12 хавцаа ерөнхийдөө хамтлаг маань маш идэвхтэй үйл ажиллагаа одоо уран бүтээл хийжсэн. Ерөнхийдөө үзэгчид мэдж байгаа модулуудаас бүрдсэн электроник чиглэлээр дуулдаг хамтлаг байсан. Манай хамтлаг Mongolian Music Awards-аас шагнал авч ирсэн. Шилдэг электро хөгжмийн шагналыг авч ирсэн. Тэгээд одоо бол ерөнхийдөө бол нэлээд завсарлсан байгаа л да. Манай хамтлагийнхан манаас гэр бүл зохиохон зохиогоод тий. Ерөнхийдөө бид нэр их сонирхлоороо нэгдэжсэн гэх үдэ тий. Угаасаа нөө мэрэгжлийн дуучид мөчид тийм сургууль соёлд сурдаг оюутнууд биш. Яг тийм шинэлэг зүйл хийхэд бол Монголын бас Цааш нь уран бүтээл хийх болоо. Бараг тийч бодохгүй байна. Одоо ерөөхдөө нөө тусдаа өөрсдийнхөө карьерийг өгөөд тийм хийж байна. Fashion is what you choose to wear to life without taste. Fashion is what you choose to wear to life. Ер нь Тоямагийн нууц авьяаснаас хуваалцаж. Нууц авьяас гэхээр одоо хөгжмийн тал дээр ихэд авьяастай. Ямар хөгжим тоглодог вэ? Төгөлдөр уур тэгээ яачин хөгжим тоглодог. Miss Mongolia-аас авьяаслаг миссийн шагналыг хүртчихсэн шүү дээ. Тэгэхээр бас дуулдаг, бүжгэлдэг тун авьяаслаг ус байна. Тийм, Miss Mongolia-д бас яг яач хөгжмөд тоглож байсан. Жалам харыг орчин үеийн хувилбарт оруулж тоглож байсан. Тэгээд би хөгжмийн сургуульд 4-р ангиасаа төгсөх ан хүртлээ яг суралцаж төгссөн. Яачин төгөлдөр уур ангиг. Тэгэхээр ерөнхийдөө тийм хүүхдийн хөгжмийн сургууль гэж байдаг. Ерөнхий боловсролын сургууль шиг тэрэндээ давхар ингэж явж төгсдөөсөн яг гэрчлэгээ аваад. Тэгээд ихтэй нэг хүмүүсээ мэддэггүй байсан. Тэгээд сүүлийн үед бас зарим нь бол мэддэг болсон байж магадгүй. Үзэгчд маань тэгвэл бас Тоямагийн нууц авьяасыг мэдлээ шүү дээ, тий. Нэвтрүүлгээр. Тэгэхээр Тоямагийн яг стил имиж юу? Ямар стил имижээр хувцлаж ямар хатах хүсдэг вэ? Яг нэг стил баригддгүй маа би. Яг тухайн өдрийнхөө байдлаас шалтгаална, ажил хэрэг эсвэл сэтгэл зүйн байдлаас шалтгаалж өмсдөг. Цаг агаараас шалтгаална. Хайданых гоё ажил хэрэгч хөтөлмөрч юм шиг. Хайдаа эсвэл юм жоохон рок тал руу ч юм эсвэл тийм спорт тал руу ч юм. Гэтэ миний ихтэй өмсдөг хувцас юм бол джинсийн өмдөн дуртай. Тэгээ джинсийн өмс сахин өмд, тэгээ сахин хүрдэг. Тиймэрхүү хувцсанд бол их дуртай. Джинсийн өмд, тэгээ мак. Ихэнх хувцсууд маань их юм байдаг. Эсвэл нэг юутантай сонсч юм. Ерөнхийдөө брендийн талаар ямар бодолтой явдаг вэ? Хэрэгэлдэг брэнд. Брэнд бол нэр хүнд чанарын илэрхийлэл. Гэхдээ залуу хүн болохоор бүр тэгж брэндэд бол нэг баригддаг. Угаасаа брэнд бол яг хүн болгон одоо манай Монголын нөхцөлд бол хүн болгон байнга хэрэглэх юмж байдаггүй тий. Гэхдээ би өөртөө яг чанартай. Эмэгтэй хүн ерөөдөө цүнх, төрөвч, гутал, нүдний шилний хувьд л яг брэндээр тоотой хэдэн чанартай брендийн хувцастай байл зүгээр юм шиг санагддаг. За хувц бол ердөөсөө тэгж нэг чухалчилдаг. Тэгээд хаана надад таалагдсан юм байна те. Хэдэн төгрөгийн ч үнэтэй тэгэл аваад өсчдөг. Эмэгтэй хүмүүс би чи шопинг хийх маш дуртай байдаг шүү дээ. Тэгэл явж байхаар ингээл нэг таалагддаг юм харахаар энийг авчихсан ингээл те мөнгө харамсалгүй авдаг зүйл байдаг шүү дээ. Өөрийнх нь тийм зүйл ээ юу? Ер нь цуглуулга байдаг. Ер нь бол дэлгүүр хэсэг дуртай байсан. За тэнгууд би ингээл өөрөө мэдлэгээ цоглуулсан юмнууд гэх юм бол нэг коктейл дреснүүд байдаг. Яа тэгэхээр нэг хүлээ авалт те зураг авалт ярилцлага ч юм уу аливаа нэг зураг авалт. Ерөнхийдөө надад тийм коктейл дрессний шаардлага маш их байдаг. Тэгэхээр энэ тэнд явж байхдаа манай ихч ч юм уу ээж ч юм уу хүртэл баг тийм болсон давхар тийм болсон. Ямаас энэ настаа гоё дресстэй тийм юм өсөл гоё юм байна гэдэг. Тэгээд нэг мэдсэн чи коктейл дрессний амар цуглуулгатай болсон юм. Гоо сайхан байдлын нууц юу вэ? Гоо сайхан байдлын нууц гэхээр одоо нэг би тэгж боддог шүү дээ. Одоо нэг залуу насаараа гоёдаг гэдэгтэй тий.
Тэгээ залуу охтууд бол яг өөрийнхөө залуу насаараа л гоёх хэрэгтэй. За тэгээд цаг хугацааны явцаар төдөргүй баг зэрэг хөшрөөд ирэхээр бүр илүүтэйгээр гоо сайхандаа их анхаардаг болох байх. Одоо болохоор ерөөдөө яг өөрийнхөө нь байлаа. Өөртөө хэр зав гаргадаг. Өөрийнхөө гоо Өөртөө ер нь зав гаргах хэрэгтэй. Эмэгтэй хүн бүр өөртөө зав гаргаж явах цаг тодорхой хэмжээний цаг хугацааг өөрийгөө хайрлахад, өөрийгөө эрхлүүлэхэд бас тий цаг зав гаргаж явах хэрэгтэй. Би бас нэлээд их ажилтаа үедээ ч юм уу тий нэлээд ажлаа амжуулж агаад өөрийгөө эрхлүүлэх цаг завыг бол яаж игээд гаргацдаг. Нэг гоё саунд ороод ч юм уу тий массаж хийлгээд тэг гоё идэг. Эсвэл гэртээ байхдаа гоё хөвчмөө чангалаад тий тэгэл бүжиглээл нэг тиймэрхүү байлаг бас цаг зав өнгөрөх юм маш гоё стресс тайлбарладаг. Гоо сайхны хаалганы талаар ямар бодолтой явдаг вэ? Гоо сайхны хаалганы талаар ерөнхийдөө актер эсэргүүцээд юм эсвэл амар дэмжиж байдаггүй. Яг нэг мэдээч хэрэг өөртөө таалагдахгүй зүйлээ бол янзлуулахад бол юм буруу байх уу? Тэгэхдээ миний хувьд одоо ямар ч тийм гоо сайхны мэс бол хэлсэн юм байхгүй. Би жоохон тэр талаа зориггүй юм шиг л. Ер нь бол цаг хугацаа өнгөрөөд одоо хөшөргөр гэх юм уу. Тэгэхэд бол гоо сайхны хаалганд орно гэж боддог. За яг бүр орно гэсэн юм бол бодол байдгүй. Гэтэ одоо юмыг яаж мэдхүү те. Амьдралд юу ч тохиолдолтой тэр үедээ одоо гинт тийм юм өөрчлөлмөр ч юм уу эсвэл ингээ янзлуулмаар санагдахыг бас алийг тэр гэхүү үгүй мүгүй гэж. Тэгэхээр залуу эмэгтэй хүнээр өнөөгийн одоо нийгэмд л амьдарч шүү дээ. Өнөөгийн одоо нийгэмд одоо харамсаж явдаг зүйл, эмзэглэж явдаг зүйл юу вэ? Эмзэглэж явдаг зүйл бас байна. Одоо сүүлийн үед манай нийгэмд чинь ихэд аюултай маш харгас хэрцгээд юм одоо үйл явдлууд их гарч байгаа сэтгэл эмзэглэдэг хүүхдийн асуудал дээр ялангуяа тий. Миний одоо яг сүүлийн үед анзаарч бодож байгаа зүйл гэх юм бол яг хүүхдийн асуудал эцэг эхчүүдний хүүхдээ яаж юм те эсвэл одоо дөнгөж төрүүлээд хайж юм ч гэдэг юм уу те тэгэхээр тэр асуудал дээр эмзэглэж идэг. Яагаад тэгж юм бэ гэхээр нийгмийн асуудал те одоо эдийн засгийн асуудлаас ч хүүхдээ өсгөж чадахгүй ч гэдэг юм эсвэл одоо гэр бүлийн асуудал одоо төрөл бүрийн асуудал байгаа л да. Миний ерөөдөө яг мэрэгжил социологч судлаач нийгмийн хамгийн одоо хөндөгдөж байгаа эмзэг асуудлуудыг бас судалдаг. Нийгэм бас өөрөө их стресстэй шиг байна тий. Стресстэй Монголд бол ерөнхийдөө аюул стресстэй санагдав. Миний одоо ажигласнаар ч юм уу манай Монгол талаар аюул тийм нэг чамирхал, дэгчэрхэл гэсэн нэг тийм нэг одоо өөрийгөө ингээ бусдаас ингэж нэг тийм доошо харуулах дурггүй дөвөлгөх гэхдээ цаанаа ингээл аюул асуудалтай юм байж л наанаа ингээл амар үнэтэй мэрэгтэй шуунаа тэгэл яваад тэр нь өөрт нь ингээд давхар ингээд ачаалал зовлон болоод байдаг. Тэгэл нэг бас нэг жоохон би бинээ ингэж одоо харилцаан дээр нийгмийн харилцаан дээр бас аюул дутагдaltaй юм шиг санагдав. Манай монголчууд би бинийгээ хайрлаж хүндлэх яд ч зүгээр харилцаа ингээд тэ сайн байна уу нэг тэрэ би биндээ гоё үг хэлэх юм байдгүй. Болж л зүгээр шүүмжилчих гээл тэ эсвэл ингээд жоохон тэрдэл нь бол жоохон имзэлдэг. Тэгээ гадагшаа гадаадд бол юу гэдэг чинь хөвчлэн би биний гоё ядаж гоё инээмсгэлдэг те би биндээ гоё урам хайрладаг. Манай монголчуудын тал дээр жоохон тэр талаараа жоохон тутмаг байгаа юм болов уу гэж боддог. Би биндээ харилцах хүмүүс хоорондын харилцааны асуудал дээр. Тэр уурлаж стресстэх тохиолдол бишгүй л тохиолддог шүү дээ. Энэ болгонд яаж тайвширдаг? За миний ерөнхийдөө хамгийн дуртай зүйл юм чинь хөгжим байдаг. Дуртай хөгжмөө сонсох дуртай. Би уурлаж гомдсон эсвэл стресстэй эсвэл амар их баяртай хаппи үедээ ч юм уу ер нь сэтгэл зүйн ямар нэгэн сэтгэл хөдлөлийн үед заавал хөгжим сонсдог. Яг тухайн байдлаа зориулаад гоё хөгжим сонсохоор тайвширдаг. Эсвэл өшөө улам гоё өөрийгөө ингэж сэтгэлэгдэж гэдэг юм те. Тэгэхээр хөгжим бол миний амьдралын зайлшгүй бүр нэг томоохон хэсэг болсон. Тэр хөгжмөөр ирээдүйд одоо ямар нэгэн зорилго байдаг вэ? Хөгжмөөрөө нэг хөгжмөнтэй холбоотой. Хөгжмөнтэй холбоотой нэг зорилго байгаа. Гэхдээ тэрийгэ нууцлана. Маш гоё ботсон юм байгаа. Шүүмжлэг хэрхэн хүлээж авдаг вэ? Шүүмжлэг ерөнхийдөө хүлээж авдаг. Гэхдээ би тухайн одоо аливаа нэг хүн намайг шүүмжлэн шүү дээ. Тэнгүүд би өөрийгөө бас мэддэг. Тэгэхээр чинь
өөртөө юм бодолтой ирэхэд жоохон ойролцоод өгөө би нэг тиймэрхүү байх шиг юм тэрийг ингээд шилждэг ч юм уу те. Тэр үед бол яг хүлээгээд авдаг. Эсвэл нөгөө талаараа яг би яг тийм биш байхад нэг хүчээр нэг тийм нэг шүүмжлэх зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байдаг. Тийм зүйлийг бол хүлээж авдаг. Ерөнхийдөө жоохон зөрүү талтай гэтээ зөв шүүмжлэх бол хүлээж авах чаддаг. Хүмүүс бас тэгэхээр одоо шүүмжлэхээс илүү доромжлоод байдаг болсон юм. Жоохон доромжлол тал руу болохоор хүлээж авахгүй, зөв хүлээж авахгүй. Зөв шүүмжлэхийг бол би үнэхээр хүлээж авна. Угаасаа хүнд хэрэгтэй зүйл. Тэгвэл магтаал сайшаалыг хэрэг хүлээж авдаг. Магтаал сайшаалыг ч гэсэн хэмжээнд нь хүлээж авна. Амар магтангууд нь тэрэнд нь хөөрөөл дэврээлстэй бүр нисээд явчихгүй мэдээж ирээ магтаал шүүмжлэхийг хоёрыг те зэрэгцүүлж авчаа болох хүн гэж томц гэж үг байдаг шүү дээ те. Тэгэхээр яг тэр үгийг бодоод тэнцүүлээл тэгэл явдаг. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг? Чөлөөт цагаа найзуудтайгаа уулзах ч юм уу эсвэл гоё кино үзэх те. Ер нь бол тухайн яг фильм маань ямар вэ те. Би яг юу юмэрэн одоо ойрж юу яг үлээ эсвэл яг юу ивэл гоё вэ. Тухайн ингээ байдалтай ингээд бодож байгаа л шийдчихдэг. Тэг бүссэн юм бол хийдэг хөөтэй чөлөөт цагаа. Ямар зүйлээс ирч хүч энерги авдаг? Ирч хүч энерги авах зүйл бас ерөөдөө зөндөө байна. Миний хамгийн их ирч хүч авдаг зүйл ээжийнхээ нэмсэглээс авдаг. Манай ээж маш их гайхалтай сайхан хүн байдаг. Тэгээд альва нэг зүйл болохоор би ингээл ээжигээ бүр амар жаргалтай үедээ эсвэл амар хэцүү үедээ ингээл илүүтэйгээр их санаа шууд ярьдаг. Битээр ингээ баг өдөр болох уцаар ярьдаг л та. Гэхдээ нөө тэр үедээ аягүй удаан 1 цаг 2 цагаар ч хамаагүй уцаар ярьдаг. Тэгэл ээж намайг нэг гоё тайвшруулаад ч юм уу эсвэл нэг гоё уулзж явахдаа ч юм эсвэл нэг гоё нэмсэглээл нэг гоё нэмсэглэхээр нь би ингээл ирч хүчтэй болчихсон. Эсвэл тэгэл ээж л надад ер нь аягүй тийм одоо нэг хэсэгтэй л алга болохгүй тийм энерги ирч хүчийг хоригдлуулж өгдөг. Эсвэл би ээжигээ ингээл баярлуулсан шүү дээ. Тэг ямар нэгэн байдлаар баярлуулах хичээдэг. Баярлуулангууд тэрэнд маань ингэж огшоо. Миний охин өстө мондаг. Би өстө ийм охинтой одоо үнээр бахарч чинь гэж тэнгуут нь тэнд нас маш их урамшдаг. Тэгэл өшөө илүү би яаж гоё байх вэ? Өшөө илүү ээжигээ яаж баярлуулах вэ гэдэг асар их бас тийм хүчийг өгдөг гэдэг. Тэгэхээр залуу хүний хувьд шоуц ингээд ер нь хэр явдаг вэ? Хэр шоуцдаг? Шоудна. Гэтэ нөгөө баян шоудахгүй л дээ. Ямар нэгэн байдлаар одоо залуу хүн чинь тэр тал дээр нэг өөрөө тэгж яг хориод байдгүй. Мэдээж найз нөхдөйгөө төрсөн өдрөө ч юм уу те. Эсвэл ямар Мартин 8 ч юм уу. Тэмдэглэлт өдрүүдээр ингэж ихэд гарч гатдаг. Энэс зүгээр яжаал цаудахгүй гэж шууд тийм биш л дээ. Ямар нэгэн байдлаар баяр ёслол альва нэг зүйлд яхаараа тий бөөнөрөө явж ингэж октодороо ч юм уу явах. Эсвэл найз залуутайгаа ч юм. Тэгэхээр Тоямагийн ирээдүйн зорилго байна. Одоо хамгийн ойрын зорилго юм бол магистра амжилттай хамгаалах зорилго маань миний төрөнд байна. Тэгвэл мөрөөдөл айгуу том хүн болоод мөрөөдөлтэй идэх шүү дээ. Тий, мөрөөдөл ер нь хязгааргүй байдаг шүү дээ. Хүн ер нь маш их шуналтай амтан нэг мөрөөдөлтөд өрчгээрээ дараа нь дахиад илүү их мөрөөддөг тий. Тэгэхээр тэр байдлаар яг миний мөрөөдөл явдаг. Аливаа нэг зүйлд яг мөрөөдөөд тэндээ өөрөөр дахиад таван мөрөөддөг. Одоо бас ерөнхийдөө одоо амьдралын том ерөнхий мөрөөдлүүд гэж яддаг шүү дээ. Тэгэхээр хүн болгоны адилхан маш сайхан гэр бүлийг цогцлоохыг хүсдэг. Сайхан нөхөртөө, сайхан хүүхдүүдтэй туртай ажиллаа хийгээ түүнээс урам ирч хүчийг байнга авдаг тий. Тэгээ хүмүүст бас ингэж тусалдаг ингээд нэг гоо тийм гэгээлэг амьдралыг их төсөөлдөг шүү дээ. Нэг тайван эмэгтэй хүн бүрийн л хүсэл ах. Эмэгтэй хүн бүрийн хүсэл. Сайн гэрээ эзэхтэй сайн ээж болох. Тийм. Хүн болгоод тэгдэг ах гэж байна. Мэдээж биелэх мөрөөдөл л та тий. Тэгэхээр өөрөөс чинь бас үлгэр жишээ авч байгаа, үлгэр дуурайл авч байгаа олон охид бүсгүүчүүд байгаа хэл та тий. Тэдэнд хандаж хэлэх үг юу вэ? Ерөнхийдөө эмэгтэй хүн бол нэг боловсралтай өөртөө итгэлтэй. За боловсралтай байснараа тэр хүн өөртөө итгэл нэмэгддэг. Мөн гадна гоо сайханд анхаарч явах хэрэгтэй. Одоо хүүхэд төрүүлээ ч юм уу эсвэл ингээл аливаа нэг одоо бэрхшээл тохиолдлоо гэдээ өөрийгөө ямар ч үед хайж болохгүй. Өөрийгөө үргэлжтэй хайрлаж яваарай. Өөрийгөө хайрлахаас бүх зүйл эхэлнэ те. Өөрийгөө хизээч битгий хаяарай гэж хэлмээр байна. Тэгээ өөрийгөө улам их илүү хөгжүүлж, улам сайн сайхны төлөө тэмүүлж аваарай гэж хэлмээр байдаг.
мэдээлэл болонгийн энэ удаагийн дугаар та Азийн топ мэдээлэл загвар өмсөх туяамаа оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ирж ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрч өндөр сөндөр ажиллах хүсье. За баярлалаа. Намайг хүрсэн байсан ч баярлалаа. Coming up, I was confused. My mama kissing a girl. Confusion occurs coming up in the cold world. Daddy ain't around, probably out committing felonies. My favorite rapper used to sing, check out my melody. I wanna live good, so shit, I sell dope for a 4-finger ring. One of them gold ropes. Nana told me if I pass, I get a sheepskin coat. If I can move a few packs, I get the hat. Now that'll be dope. Tossed and turned in my sleep that night. Woke up the next morning, niggas just stole my bike. Different day, same shit, ain't nothing good in the hood. I run away from this bitch and never come back if I could. Hated to love it, the underdogs on top. And I'm gon' shine, homie, until my heart stop. Go ahead. M-Style нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй энэ удаагийн дугаарт маань Fortuna клубын тамирчид оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа тань ч гэсэн. Тэгэхээр бас Fortuna клубын талаар танилцуулгыг хүргэхгүй юу? Тэгээ. Манай клуб маань анх 2011 онд байгуулагдчихсан. 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоогийн байдлаар 11 хүнтэй зүйтэй тэнцэх тооны машинтайгаар үйл ажиллагаа явуулж байна да. Ямар чиглэлийн үйл ажиллагаа? Одоо тэгэл яг drift track гэсэн чиглэлээр тэгээд өнгөрсөн жил 14 онд шоугаа зохиосон. Өөртөө нэрийнхээ шоуг зохиосон. Тэгээд энэ жил бас шоу зохиох төлөвлөгөөтэй ажиллаад явж байна. Тэмцээн зохиогч байгаа гэж байна шүү дээ, тий? Тэр тэмцээний талаараас. Тэмцээнийг бол угаасаа клуб зохиодог л доо. Жилд болгон 4-5 тэмцээн зохиогддог. Тэрний нэгийг л хариуцж тэгээд дрифтийн тэмцээн зохиох зорилготойгоор. Fortuna клубын бас гаргаж ирсэн амжилтуудаас. Амжилтуудаас 2012 онд манай клубын тамирчин улсын авраг болж исэн байгаа. Тэгээд тэр жилдээ бас драгны төлөлтөө бас авраг болж исэн. Клубын хувьд бол энэ гайгүй амжилттай клубүүдтэй нэгэнд орно. Бусад клубүүдээс, бусад хурдны клубүүдээс ялгарх онцлог. Ялгарх онцлог манай клуб бол энэ нэг хит олон биш те 100 тонны чанартай тамирчтай байх зорилготой тэгчлээ явж байгаа да. Бэлтгэл сургуультай хэрхэн хийдэг вэ? Бэлтгэл сургуулийг тэгэл зуны үед аль боломжтой талбай энэ ашиглаад те нэг нэгэндээ тусал хэмжээтэй хичлээ энэ. Дрифтийн төрлийн гол онцлог хүмүүсийг татдаг зүйл. Татдаг зүйл гэвэл энэ нь бол дрифт хийж яхад авах мэдрэмж кайф юм болоо та те. Эдийн өндөр зардалтай спорт ч гэсэн тэрнтэйгээ адилхан хүнд кайфыг өгч чаддаг. Хүнд мэдрэмж нь айгүй гоё тийм мэдрэмж кайфтай өдрөж төрдөг те. Өндөр зардалтай гэж байна шүү дээ. Тэгэхээр бас зардал мөнгөө яаж босгодог вэ? Зардал мөнгө бол ер нь хөвчлэн тамирч зөвхөн өөрөөсөө өөрийнхөө зардлал яг цэвэр хоббигоор л явж байгаа төлөвчтэй гэдэгтэй байна. Өөрөөс дрифтер бас хичээлдэг, дрифт иргэдэг шүү дээ тий. Хизээс энэ төрлийг сонирхож эхлэх болов. Хизэнээс дрифт хийж эхэлсэн бэ? Анх тэгэл 11 оноос сонирхож эхлэв. Тэр онд машин аваад тэгэл явчихсан та. Тэрнээс 3 машин сэлчээл явчихсан. Монголын дрифтийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар ямар бодолтой байдаг вэ? Өнөөгийн байдал бол энэ Монголын дрифтийн спорт сайн хөгжиж байгаа гэж бодож байгаа л да. Өнгөрсөн жил Монгол улсын нэг тамирчин хойно Оросд болсон тэмцээнд оролцсон. Тэрэнд бол хангалттай сайн амжилт үзүүлсэн. Энэ жил бас тамирчид өвшөө нэмэгдэж 1-2 биш те. Өвшөө нэмж олон тамирчид явах төлөвтэй байгаа.
Ер нь бол олон улсын хэмжээнд өрсөлдөхөд одоо наад зохиолчдын одоо Орос гэх мэтчлэн улсуудын өрсөлдөгчтэй өрсөлдөд бол энэ хангалттай болсон л гэж бодож байгаа да. Тэгэхээр хурдны клубүүд бас хэр байдаг вэ Монголд? Одоо энэ яг тэр аль бие усны бүртгэлтэй нэг 10 гаруй клуб байгаа шүү энэ Монголд. Тэгэхээр улсын аваргын тэмцээн бас зохиогддог гэсэн шүү дээ. Хизээ энэ жилийн хувьд одоо хизээ зохиогдох? Улсын аваргын тэмцээн 9 сард зохиогдсон да. Зуны тэмцээнүүд зохиогдож явж байгаа. Тэгээ хамгийн сүүлийн тэмцээн бол зохиогдсон да. Улсын аварга бол. Одоо ер нь хамгийн одоо ойрын хугацаанд зохиогдох тэмцээн ямар тэмцээн бэ? 4 сарын 20-д гараад одоо Монголын дрифтийн холбоо гэдэг байгаа л да. Холбооноос ихний тэмцээн зохиогдоод ер нь бол зуны бүх тэмцээнүүд холбооноос зохиогдож байна. Фортуна клубын үед ямар машинууд вэ? Фортуна клубын үед хөвчлэн Гранд Марк. Тэгээ ер нь 110 кузүүдлээд. Тэгээ 110 кузүү маань гэхээр одоо Марк Чейзерийн дараагийн үеийн кузүүд гэсэн үг. Тэгэхээр клубт орж байгаа залуучуудыг хэрхэн яаж сонгож авдаг эсвэл өөрсдөө сонирхлоор ирж нэгддэг үү? Яг өөрсдийн сонирхлоор ирсэн залуучуудаас тий уулзч ярьж үзээд тэгжиж л авдагтай. Тэрнээс ч одоо орё гэсэн болгоны тэгээд хүлээж аваад тэгж яах. Гол нь клубын чанар гэдэг зүйлийг илүү тавьчилдаг гэж л явдаг та. Машинуудын тоноглолын хувьд тоноглолын хувьд ер нь бол хөвчлөө юу нэ Toyota-гийн 1JZ хөдөлгөөр 2500 толбоо Монголд хөвчлөө ашиглаж байгаа хөдөлгөөр нь. Тэрнээс гадна 2JZ гэдэг Toyota-гийн хөдөлгөөр байна. RB25 26 Nissan-ийн хөдөлгөөрүүд. Тэгвэл бол ер нь одоогийн Монголын нөхцөлд хамгийн сайн тохирч дрифтийн спортыг ашиглаж байгаа мотор бол 1JZ мотор байгаа л да. Моторыг ер нь бол яг үйлдвэрээс гарснаас илүүгээр тоноглож те эд ангийн сольж ашигладаг. Нудраган гол, турбо томсгох ч юм уу те. Форсунг соль. Тэгээд тиймэрхүү юмнууд хийгээд аль болох машины бэрийг илүү сайн нэмжиж машин бэртэй багцмал дрифтэн сайн явна. Тэр үүднээс нь машины моторыг илүү ихэвчлэн тоноглож байна. Дээрээс нь машин бол автомат хоровтой машин бол дрифт ийн гэж юм хэцүү. Тийм учраас ер нь ихэвчлэн механик хоровтой. Араа шилжгээд амархан. Механик хоровтой тийм машинудаас л дрифт хийгээд тэгжл явж байгаа да. Өөрсдөө тоноглох уу? Тоноглолыг яг уу юунаас гадаадаас Японоос захиж авна л да. Яг бидний яг сонирхож байгаа селфиг оруулж ирдэг одоо хүмүүс итгэсэн тийм хувь хүмүүс ч байна, албан байгууллагч байна. Тэднэртэй захиал тэгээд тэд маань оруулж ирээд хийх яг авчирсан селфигүүдээ өгшрахтай болохоор бас зарим нэг жижиг сажиг селфиг нь өөртөө хийгч үе байна. Яг итгэсэн одоо яг 1JZ 2JZ хөдөлгөөнчдөр ажиллаа сурцсан хүмүүс байгаа. Тэднэртэй л очиж нэг хөвчлэн селфиг эсэлүүлж. Тэднэрээ л юм айлгдаг те. Клубын үйл ажиллагааны талаар. За клубын үйл ажиллагааны хувьд бол ер нь ихэвчлэн л нийгэм залуучуудаар ганц үйл ажиллагаа явуулдаг. Бусдыгаа зөв үлгэрж дуурайлтаад тий. Тэгээ сая энэ үйл бидний хувьд өвөл одоо ингээ энэ спорт ямар ч тэмцээн уралдаан болохгүй тийм үед нэ. Сайн үйл сайн бас зохион байгуулсан. Ямар сайн үйл. Бусдаа үлгэрж дуурайдал болоосаа гэж бод. Бид нар эс аутлет гэдэг дэлгүүрт хамтарч ажиллаад амжилтын төвшөнд даагуур иргэдэд хувцс тэгээ өвлийн сайн дулаан хувцс тарааж нэг өдрийг тэгж өнгөрөөж бусдаа үлгэж дуурайлах хичээсэн те. Тэгэхээр хотын төвчрөл маш их байдаг шүү дээ. Дрифт хийдэг уралдахад бас нилээдгүй саад учирдаг бах л та. Тэгэхээр яг талбай дээр очиж бэлтгэлээ сургуультаа хийдэг. Ер нь талбайд л олж хийхийг хичээн л дээ. Тэрнээс хотын одоо хөдөлгөөнд дунд тэгж бэлтгэл хийж одоо тэгээ уулзруудаар тэгж шаруулж ураж явах гэсэн асуудал үүсэхгүй л дээ мэдээж нэг талаасаа замын хөдөлгөөний соёл те. Бас одоо биднийг одоо харж байгаа залуучууд ч гэсэн одоо муу үлгэж дуурал болно шүү дээ. Тэгж замын хөдөлгөөнүүд яхаар. Тийм болохоор аль болох хотоос гараад боломжтой. Тийм зөвшөөрөгдсөн гэсэн талбай дээр л очиж бэлтгэл хийх хичээдэг. Тэгээ талбай хувьд бол юу хэцүү дээ. Одоохондоо яг зориулагдаад барьсан талбай бол байхгүй. Энэ тентгийн том зогсоол мөксөөл тиймэрхүү газар дарлаа. Энэ төрлөг хөгжүүлэхээс одоо тулгарч байгаа асуудлууд юу вэ? Бэрхшээл гэвэл тэгэл хамгийн их зам талбай асуудал байна да. Замын цэгтаагийн талаас бол нэг үе явдгад л одоо үл гайг болцоо. Дэмжээд те замын хөдөлгөөний соёлтой оролцоод яхад бол ер нь тэгэж байнга чангалал бичвэр юмтэр тийм асуудал бол ер нь гайгүй болцоо. Хамгийн чухал асуудал зам талбай асуудал. Дрифт хийж байгаа уралдаж байгаа машинуудад ямар шаардлагыг тавьдаг вэ? Монголд бол одоо л олон улс руу гарч байгаа гэхээс өмнө нь бол зүгээр л одоо нэг турботой машин л гэдэг л байсан л та.
Одоо болохоор ер нь хөвчлэн механик машин гэж ер нь шалгуур тавьдаг болчиход байгаа. Тэрнээс гадна одоо олон улсын тэмцээнд явах доторх хамгаалт каркас тийм юм шаардлагатай болсон. Тэгээд одоо өнгөрсөн жилээс эхлээд зориултын шатдаггүй хувцас, каск, тиймэрхүү хэрэгслүүдийг заавал өмсч тэмцээнд орж явах хэрэгтэй гэсэн шаардлагатай болсон байна. Энгийн ер нь нэг машиныг тоноолоход одоо хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг? За үйлдвэрээс яг Японоос ирсэн юу ч хийгээгүй машиныг за механик хорвотой машин байлаа гэхэд за нэг гайгүй дрифт хийдэг бол ихэд ер нь нэг 10-аас 15 сая төгрөг бол гарна. Яг юу юу хөө? Зөвхөн мотор хорвоотныхаа л юмыг хийхэлдэг жана л та. Нудраган гол, турбо. Тэгээд тэр турбо ангийг янзлахад л гэсэн. Тэгээ яг моторын ангийг янзлахад л яг тиймэрхүү зарчил гарна л та. Тэгэхээр энэ Монгол тас энэ машинуудыг янзалж байгаа тийм хөгжиж буй маш тийм чадварлаг одоо засварчид байна. Засварчтай үүдгээл гамблэг гээд манай инженерчлэл байгаа. Тэр өнгөрсөн жил нөгөө орс авсан залуугийн маань бүх юм хийд гамблэг гээд нэг инженерчлэл байгаа. Тэгээ бас манай нэг бидний залуучдын таньдаг болсон гомбо гээд ах トゥ гурван залуу бий. Хайлс тэд нар болохоор өөрсдөө зүгээр яг өөрсдөө гараж хийгээд явдаг. Тийм залуучд байгаа. Яг итгэл одоо бидний итгэлийг хүлээсэн. Одоо анх спорт үүсгээс эхлэв те. Яг л анх үүсэж яхад л яг юмнуудыг хийгээд эхэлсэн. Тэр тал дээр сайн хүмүүс байгаа. Тэгэхээр Фортуна клубын бас ирээдүйн зорилго юу? Зорилго мэдээж одоо Фортуна клуб бус клубээс те үйл ажиллагаа чанар одоо тэр сайн тамирчтай тэр тэмцээн уралдаанд гаргаж байгаа амжилт тэрээр л илүү гарахыг хичээж байна да. M-Style нэвтрүүлэгт Фортуна клубийнхаа оролцлоо. M-Style үргэлжилж байна хамтдаа ороо үзэгчтэй. Автомашинтай холбоотой хамгийн том урлаг бол дрифт. Улаанбаатар хотын цоглог залуус дрифт эргэх бүдүүн яндангаа хагнуулан уралдах энгийн үзэгдэл болсон. Үзэгч залуу бүсгүй та дрифтийн спортыг сонирхдаггүй. Автомашинаараа дрифт эргэж сурахыг хүсэж байна. Тэгвэл анхаалаа нааш нь хандуулаарай. M-Style нэвтрүүлэг дрифтийн спортыг онцолж залуучуудаа танилцуулж байна. Дрифтийг яг хийхэд үндсэн одоо эхний шат одоо юу гэдгийг эхлээд хийж сурах одоо юм бол одоо машиныг одоо ингэ тэгш хэмдээр өрүүлээ барь чигээр нь байжгаад одоо араан дэгээд консо гүйцэд гიშгдсэн байжгаад хаазаа нөлөө өндөр өгж жагаад бөхцөө шидүүлээд шидсэн тал руугаа эсрэг тал руу нь өрүүлээ дараад тэгснийхээ дараа яг чигийг бариулаад өрүүлээрээ өөрөө яг чигийг бариулаад тааш өргөжлөөд явуулах ёстой. Дрифтийг одоо хийж үзсэн. Ингээ өрүүлээ эргүүлээ хариулт. Тэгээд өөрөөр нь ингээд карданыг болоод яг алдсан юм уу тэгшэрхэж байгаа үед хийж ашиглана. За ингээд ерөөхдөө зогсолт хийгээд ингэсний дараа машиныг шууд унтраах болохгүй халтсан турбо одоо эвдрэх маш их мотор нь бас маш сөрөг талтай. Одоо энэ зам дээр бол ерөөхдөө 1-р арааны зам одоо баг тойрог гэсэн үг. Томсгоод юм уу цаашаа том тойрог хийхээр бол ерөөхдөө 2-р араа мөн давхар конс хаазны ажиллагаа, карданы ажиллагаа тэр бүх нөхцлүүдийг дор нь маш хурдан шуурхаа ингээд одоо үйлдүүдээс бодоод тэрийг хугацаа алдахгүй хийх хэрэгтэй. Хэрвээ хугацаа нэг 2 секунд юм уу 1 секунд алдсан тохиолдолд машин тэгшрэх бүр сөрөгдлаараа бол аваар хослол хийх тиймэрхүү нөхцлүүд айгүй их гардаг. Одоо яг доор нь эргүүлээд одоо өрүүлийн ажиллагаагүй яг доор нь эргүүлэхийн тулд одоо яаж ирэх вэ гэдэг нь шон тойрох биш. Зүгээр шууд доор нь бүтэн эргүүлэхэд одоо ямархай нөхцөлтөөр хийж үзүүлэх гэдэг одоо бүгдээрээ үзвэл яг мөн урдны адил 1-р араанда консоёг шийдсэн байдалтай цааш нь дрифтийг үргэлжлүүлнэ. Одоо ингээ өрүүлээ тавихад өрүүл боцож байгаа. Энэ дээр буцаагаад аваад дахиад тавьчих. Одоо яг энэ нөхцөлийг одоо энэ шон дээр бөөнөрөө тавьцуулж харъя. Ерөөсө гарын ажиллаа нэг эргүүлээд аваад ерөөсө голыг бариад одоо яг голыг нэг барьсан бол тэр барьсан дээрээ эргүүлээд байх хэрэгтэй.
Одоо араа солихгүй тохиолдолд араа солихгүйгээр бол карданч ашиглах хэрэг байхгүй жижиг зам дээр бол за одоо бүгд дахиад цааш өөрөөр нэглээ араагаа өрүүлээ нэг буцааж өглөө нэг авлаа. Одоо ингээд тэгшрээд явж байгаа тохиолдолд конс шидэх, өргөжлүүлээ конс шидэх. За ингээд тэгшээс ингэж байгаа дахиад конс шидээд кардантайгаа харьцах хэрэгтэй. Аамо кардан татсан тохиолдолд яг нөгөө нэг яг шарвж байгаа ихтэй яг шарвж байгаа үедээ адилхан консог гიშгээд хаазаа өгж явах хэрэгтэй хоосоо хааз. Одоо ерөөдөө ингээд шараа явж байлаа гэхэд кардана татлаа конс гიშгээд хаазаа ингээд ерөөдөө 3000-аас 4000 орно гэдэг хаазаа барьж явах хэрэгтэй. Яа тэгэхээр хитрхи хаазаа доош нь буулгачвал юу маань турбо маань орж ирэхгүй ч юм уу цаашаа муур карданцсан тохиолдолд ерөөдөө хоосоо хааз кардана тавиад консо авахд л ерөөсөө хааз яг тэр үндсэн төвшин дээр яг шархад тохирцсон одоо конс шитгэд тохирцсон 2500-аас дээш юм уу 3000 турбо хэд дээр ч орж иж болно. Дугуйгаа доор нь шатаадгүй гэдэг одоо та бүхэнд нэг танилцуулъя. За ямар ч ихний ээлжийн 1-р араандаа хийчихэд энэ баруун хөл бол торомжин дээр сул ерөөхдөө баг хэмээр багхан шиг дараад хаазаа жоохон өндөр өгж жагаад шууд консо шидээ торомжтойгоо торомжоо авч болохгүй торомжтойгоо одоо ингээд одоо юугаа авчих хэрэгтэй. Консо авцсан. Одоо ерөөдөө нэг хөлний ажиллагаа иймэрхүү маягаар ингэж дугуйгаа халаадаг. Тэгээ халаагаа дууссан гэхэд консон дээр шууд ингээд гисгэл авчих хэрэгтэй. M-Style нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Бидэнтэй хамт байсан үзэгчдэд баярлалаа. M-Style нэвтрүүлэг Баасан гараг үрийн 21 цагт үзэгч та бүхэнд хүрэх юм. Ингээд эх 7 хоногийн Баасан гарагийн 21 цагт шинэ мэдээлэл шинэ зочдтойгоо эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.